Сайн үзэгчтэй Маяндрум подкастын энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар гэр бүл салалт гэсэн сэдвээр ярилцах болно. За энэ удаагийн бидний зочноор Тэвэр дүүрэн сэтгэл төрийн бас байгууллагын тэргүүн сэтгэл зүйч Батчимэг хүрэлцэн ирээд байна. За энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа урьсанд. Энэ удаагийн дугаараараа гэр бүл салалтын талаарх сэдвийг хөндөж хоёлаа ярилцъя. Тэгэхээр манай улсад бол хүмүүс гэр бүл салалт сүүлийн жилүүдэд ихссэн болов уу? Эсвэл энэ мэдээлэл ил болоод ихсэн харагдаж гин үү гэх мэтлэнгээр ярьдаг. Тэгэхээр хоёлаа подкастынхаа эхэнд статистик ямар байгааг хараад тэгээ яриагаа үргэлжлүүлье. За ер нь статистикаар 11,480 гэр бүл цуцлуулсан юм байна. 23-25 онд. Тий. Цуцлуулдаг шүү дээ. Тий. 3 жилийн хугацаанд 11,480 гэр бүл гэрэлтэй цуцлуулж 248 гэр бүл сэргээсэн юм байна. Тэгэхээр энэ бол одоо гэр бүл салчаад буцаж нийлж байгаа тохиолдол юм маш бага юм үзүүлэлтэй байгаа юм байна. Тэгэхээр ер нь сэтгэл зүйчээр хизээнээс ажилласан бэ, тийм ээ? Тэвэр дүүрэн сэтгэл хизээнээс үйл ажиллагаа эхлүүлсэн бэ? Гэр бүлүүтэй хэр их ажиллаж байна? Энэ талаар мэдээлэл өгөөч. За сайн байцгаана уу? Подкаст сонсогчдод бас энэ өдрийн мэнд хүргэе те. За би болохоор 2013 онд Оросын албаны улсад сэтгэл зүйч мэргэжлэр төгссөн. Тэндээ бас мастер хамгаалсан. За тэгээ 2015 оноос хойш өрнөг практик дээр ажиллаж байгаа. Одоо 10 дахь жилдээ ажиллаж байна тий. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд бол ерөн дандаа хүүхэд гэр бүлтэй насан туршидтай хосуудтай ажиллаж байсан юм байгаа. Тэгээд өмнө нь бол хүүхдийн байгууллагт ажиллаж байсан. Хүүхдийн байгууллагт ажиллахдаа бас л яг гэр бүлд чиглэсэн сэтгэл зөвлөлтийг үзүүлж байсан. Сүүлийн 2020 оноос хойш Тэвэр дүүрэн сэтгэл төрийн бас байгууллага маань байгуулагдаад одоогоор яг бас нийгэм чиглэсэн юм сэтгэл зөвлөлтийг үзүүлээ явж байгаа. За тэгэхээр манай төвд одоо хандж байгаа үйлчлүүлэгчдийн маань нэг 7-8 орчим хувийг энэ яг гэр бүл салалтын асуудлаар тэгээд гэр бүлийн зөрчил маргааны асуудлаар тий яг юм салалтын ирмэг дээр асуудч юм уу тийм байдлаар хандж байгаа. Тэгээд энэ маань ингээд нэг 10 жил тугдах юм бол нэг дунджаар одоо энэ хугацаанд 200 гаруй гэр бүлтэй ажилласан байна гэх юм уу асуудалтай тийм байна. Тэгэхээр гэр бүл салалт гэхээр хүмүүс яг гэр бүл болчоод хоорондоо үл ойлголцсноос үүдээд хамгийн эцсийн гаргаж болох шийдвэр нь гэр бүл салалт байдгүй юу гэж анзаардаг вэ? Тэгэхээр энэ маань нөгөө бас яг ямар хугацаанд энэ гэр бүлийн маргаа үргэлжилсэн бэ гэдгээс бас шалтгаалаад байгаа юм шиг ажиглагддаг. Жишээлбэл одоо тэр хугацаанд хэд орчим жил үргэлжилсэн. Тэр хооронд хоцсон харилцааны тэр загвар нь ямар байсан. Тэгээ асуудлыг яаж шийддэг. Ер нь анханасаа бас яг яаж шийддэг байсан гэдэг ч юм уу. Тэгээд энэний бүр үндэс суурийг нь аваад үзэнгүүт нөгөө хос болж байгаа хоёр хүн маань бага насндаа буюу эцэг эхийнхээ загварыг яаж авч өссөн хүүхдүүд юм бэ те. Эцэг эхийн харилцааны загвар нь тэр хоёр хүүхдийн хувьд юу байсан. Тэрнээс үүдэлтэй одоо хосыгоо ханигаа одоо хань болох эмэгтэйгээ хань болж байгаа эрэгтэйгээ ямар загвараар хараад байгаа юм те. Ямар шаардлагыг тавиад байгаа гэдгээс үүдэлтэй зөрчдүүд нэлээх ажиглагддаг. Гэр бүл салалтын сэдв рүү ойлог гүнзгий орохоос өмнө ер нь гэр бүлийн маргаантай хосууд хэрэг хандж байна. Одоо зөвлөгөө авч байгаа хүмүүсийг 100% гэж үзвэл гэр бүлийн асуудлаар хэдэн хувь хандж байгаа вэ? Тэгэхээр яг миний тохиолдолд бол манай төвд ирж байгаа тохиолдол нь бол 7-8 орчим хувийг эзэж байгаа нийтгээс юм аа. Тэгэхээр гэр бүл салах шийдвэрийг аль хүсийнх нь их гаргадаг вэ? Одоо судалгаанаас харахад бол гэр бүл салах шийдвэрийг бол эмэгтэйчүүд 50.7% нь эмэгтэйчүүд шийдвэр гаргадаг. Эрчүүд бол 17.9% нь одоо салъя гэдэг шийдвэр гаргадаг гэсэн юм статистикийг Хүний эрхийн үндэсний комиссийн тайлбарт дурдсан байна. Эрчүүд одоо салъя гэдэг шийдвэр гаргачаараа эргэж буцдаггүй. Тэр одоо шийдвэртэй илүү тууштай байдаг гэх юм уу. Эмэгтэйчүүд харин буцаад эвлэрүүлэн зурчлах үйлчлэгээ авдаг ч юм уу.
буцаж нийлэх юм тохиолдол их байна гэдэг юм сонирхолтой судалгаа гарсан юм байна. Яг практик дээр яаж ажиглагддаг вэ? Тэгэхээр бидний ажиллаж байгаа одоо жишээлбэл энэ гэр бүл салалтаас үүдэлтэй хүүхдийн асар хамгаалтын маргаан дээр хүүхдээ одоо хинэн авал хүүхдийн одоо эрх ашиг нийцгэр байна вэ гэдэг дээр бид нэр ингэ дүгнэлт гаргаж ажилладаг байхгүй сэтгэл зүйн дүгнэлт гаргаж ажилладаг. Энэ дээр ингэ ажиллаж хахад ихэнх нь буюу ер нь 180 орчим хувийг нь эмэгтэйчүүд шүүхэд ингэ салах тэмцлэлийг гаргаж байна байхгүй бол одоо ингэ салах шийдвэрт хүрч байна гэдэг байдлаар гаргадаг. За үлцэн 20 орчим хувийг нэг эрэгтэйчүүд гаргаж байгаа тохиолдол ажиглагдаж байна. Тэгэхээр энэ маань бас л нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс маань бас л нөгөө нэг суур хүүхэд наснаасаа тий асуудлыг өгж хардаг байсан. Яг шийдэх гээд байгаа мó эсвэл тэр асуудлаас цугтаад яваад байгаа мó тий цугтаж явсаар хагаад өнөөгийн төвшөнд хүрээд тэгээд за окей болио гэдэг салалтад хүрч байгаа мó гэдэг асуудлууд бас нэлийн хөндөгддөг. Тэгэхээр практик дээр ажиглахад эмэгтэйчүүд маань дийлэнх нь за ингээд асуудал байна гэдгийг ингээд хараад байгаа тий хараад за надад ч гэсэн асуудал байна уу гэдгийг бас хараад байгаа юм л да. Хоёуланд нь асуудал байна. Тэгээ хоёулаа одоо сэтгэл зүйчдэр очиж хандъя. Энэ асуудлыг ингээд шийдье гэдэг байдал нь дийлэнх энэ шийдвэрүүдийг энэ саналуудыг эмэгтэйчүүд гаргаад байгаа гэх юм уу. Гэтэл эмэгтэйчүүдээс ямар гомдол ирээд байна вэ гэхээр ажиллаж байгаа хавцад нөхөр маань ингээд асуудлаа шийдье. Одоо чив дээрийн нэгэн танилтаас гарчаад байна те. Хоёулаа ингээд шийдийгээд ч болохгүй байна. Ярилцж чадахгүй байна. Тэгэхээр хоёлаа ингэ сэтгэл зүйчдэр очоо гэд хэлэнгүүд эрэгтэй хүмүүс маань сэтгэл зүйчдэр очиж яхаа ингэ 3 дахь этгээдээр бид нэр асуудлаа шийдвэрлэнэ гэж үйдیں гэдэг ч юм уу тий нэг хаалт үүсгэдэг илүү их тийм өөрийн шийдвэртээ үнэнч байх гадаад ийм тохиолдлууд байдаг. Сэтгэл зүйчид одоо ингэ хандаж яах юм бэ гэдэг хандлага гаргаж гэдэг чинь шүү дээ тий. Та одоо сэтгэл зүйчийн хувьар сэтгэл зүйчд хандах нь яагаад чухал вэ? Одоо монголчууд бол олгой хаагравч тогоон дотроо гэж ярьдаг. Тэгээд тэр нь одоо гэр бүлийн асуудал нь дотроо өгчирсаар байгаа тий. Ялчгүй энэ салалтанд хүрэгдэг тийм ээ. Ийм сөрөг үр дагаврууд байгаад байна. Тэгэхээр сэтгэл зүйчд хандах юм бол өртөлн сэргийлэх боломжтой юу? Энэ дээр юу гэж ажиглагдав? Ер нь их хвчлэн ирж байгаа кейсүүдийг харахаар маш удцсан тэгээд удсан боловч тэр асуудлыг шийдэх гэж ямар нэгэн гарц гаргалгааг олоогүй ялангуяа мэрэгжлийн хүмүүст хандаагүй яг л ингээл нөгөө тоон дотроо гэдэг шиг хоёлаа шийтгэл айгүй хичээсэн тэгээ болохгүй болонгууд за окей ингээ ямар шийдвэр байхгүй байна гэд салалтад хүрээд байгаа тохиолдлууд байна. Гэтэл асуудлыг бүр даамжирхаас өмнө те одоо жишээлбэл хосын харилцааны үе шатууд гэж байдаг байхгүй юу? Тэр нь одоо бал сарын үе гэж байдаг шүү дээ. Хосууд ингээд нэг нэгэнд айгуу гой дурлаал, айгуу гой зүйлүүдийг нь олж хараал тий. Тэнгүүд дараа нь ингээд хамт амьдраад эхлэхээр бас өөр нөгөө дутагдaltaй талуудыг нь олж хараад эн чинь ийм хүн байсан юм уу гэж харах ч юм уу тий. Тийм тохиолдлууд бас байдаг. За тэгээд бүр хамт амьдарч эхлээд хүүхэдтэй болоод эхлэхээр нөгөө жинхэнэ яг амьдрал донд ороод ирэнгүүт асуудлууд гарч ирнэ шүү дээ. Тэгээ асуудлууд гарч ирэхээр тэрийг яаж шийдэх вэ гэдэгт бэлтгэдэггүй тэр гарч ирнэ гэдэг тийм төлөвлөгөөгүй ер нь хосын харилцааны үе шат байдгаа гэдгийг ч одоо мэдгүйгээр ингээ шууд ингээ хосын амьдралууд дахиад орчингууд тэр мэдээж ингээ айгүй асуудал үүсгэдэг. Тэгэнгүүт тэр процесс донд алтчаад байдаг гэх юм уу? Яг тэр эсэргүүцлийнхаа үе шатн дээр буугаад өгчгүй гэдэг тохиолдол асар их байдаг. Тэгээ тэр нь асар удаан хугацаанд үргэлжилсэн. Тэгээд тусламж дэмжлэг авч чадаагүй шийдэж чадах асуудал байсан уу байсан. Тэрийг засах тохиолдол байсан уу байсан. Гэтэл яваагүй улмаас ингээд салалтад хүрж байгаа маш тийм харамсалтай тохиолдол байдаг. Тэгэнгүүт энэ нь ингээд бүр туйлдаа хүрээд хүрчгээр окей дахиж ерөөсөө эвлэрэх орон зайгүй болтлаа ингээд хэцүү нөхцөл байдал хүрсэн байдаг гэх юм уу. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлээд бүр одоо юу гэдгийг системээр нь бүр ярих шаардлагатай болчиход байгаа байхгүй юу? Бүр цэцэрлэгийн наснаас нь эхлээд тий хүүхдүүдэд гэр бүлийн боловсролын хичээлийг заадаг тий аав ээжийн загваруудыг үзүүлдэг тэр залуу аав ээжүүдэд хүүхдэд ямар загварыг үзүүлэх ёстой юм тий. За тэгээд өсвөр насны хүүхдүүд жишээлбэл хосын амьдралд яаж бэлтгэх юм, хосын амьдрал бэлтгэхэд бид нэр гэр бүлэд яаж төлөвлөх юм. Ямар бидэнд асуудал бэрхшээлүүд тохиолдож болох юм тий. За хүүхэд өсгөхөд бид нар өөрсдөө бас яаж бэлтгэх юм. Хүүхдийн насны онцлог гэж юу гэдэг юм гээл тий.
ийм нарийн мэдээллүүдийн талаар урьдчилж бэлтгэжээж энэ рүү орохгүй бол шууд давхад орсноор асар их одоо үр дагаврууд, сөрөг үр дагавруудыг гаргаж байгаа гэх юм уу. Тэгээд энэ нь одоо улсын хэмжээнд бүр одоо энэ улс үндэстний хэмжээнд гэр бүлийн ийм аюулгүй байдлын хэмжээнд хүртэл сөрөг өрнөлөөлөх эрсдэлтэй болж байгаа нь ерөөсөө хүн гэдэг зүйл рүүгээ анхаарах хэрэгтэй байна гэдгийг л аюул сайн хэлдэг байгаа тохио гэсэн. Сая бас нэг хосын харилцааны үе шат байдаг гэж ярьлаа шүү дээ тий. Үзэгчтэй бас тэр талаар мэдээлэл өгөөж бас өсвөр насны хүүхдүүд үзэж явах юм бол тий бас хосын харилцаа гэж юм байдгийг шүү. Гэр бүл аль хэдийн зохиогоо бас мэдгүй хүмүүс байх юм бол хосын харилцаа гэж яг ямар үе шатуудыг дамждаг юм бэ? Хосын харилцааны 5-7 үе шат байдаг. Энэ нь болохоор эхлээ сая би хэлсэн нөгөө дурлалын үе шат тий. Хүмүүст дурлахаараа бие биенийг аягүй сайхнуудаар хардаг. За дараагийнх нь болохоор эсэргүүцлийн үе шат. За тэгээд дараагийнх нь болохоор ойлголцлын үе шат. Энэ эсэргүүцлийн үеийг давчих юм бол ойлголцлын үе шат буюу нэгээ баач гисэн хүлээн зөвшөөрөх процесс явагддаг гэх юм уу? Одоо сайн талыг нь ч тэр муу талыг нь ч тэр тий хүлээн авах процесс явагдаад энэний дараа хүлээн зөвшөөрөл явагдаад за тэгээд бие бинийгээ ойлгох үе шат явагдаад за энэний дараа бүр хайр гэдэг зүйл бий болно буюу яг нөгөө хосыгоо нөгөө болцолгүйгээр тий хайрлан байгаагаар нь хүлээн зөвшөөрн хайрлан гэдэг процесс явагддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд бидний амьдралд тохиолддог шүү. Ийм тохиолдсон үе шатууд дээр ийм өөрчлөлтүүд гардаг. Энэнд бид нэр ингэж одоо шийдвэр гаргах магадaltaй эрсдэлтэй. Тийм учраас бид нар энэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Одоо залуу хосууд байх юм бол урьдчилаад ингээд хосын харилцааны сургалтанд суух ч юм уу, хосын харилцааны зөвлөгөө авдаг ч юм уу тий. За одоо өсвөр насны хүүхдүүд байх юм бол мэдээж тэр хүүхдүүд маань ингээд 7-8 дугаар ангиас эхлээд үерхэд эхэлж байгаа шүү дээ. Тэнгүү тэр хүүхдүүд ч гэсэн адилхан ингээд үерхэл нөхөрлөлөө харилцаанд орж байгаа учраас тэр загвар бас ямар хэмжээгээр төлөвшөх хэрэгтэй вэ гэдгийг бас мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар өгчих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ер нь ингээ харилцаа анханасаа яг ямар байдалд явагдсан, ямар төвшөнд явагдсан бэ гэдгээс шалтгаалаад тэр нь үргэлжлэх гэдэг эрсдэлтэй байдаг гэх юм уу? Ямар зүйл тогтсноос улбалаад. Тэгэхээр энэ зүйлүүдийг өгөх нь маш чухал. Одоо жишээлбэл ингээд айгүйх асуудал тулгарсан үед сэтгэл зүйчд хандах гэдэг шүү дээ хүмүүс. Асуудал үүсгэхээр л за болох байлаа сэтгэл зүйчд очие гэдэг шүү дээ. Гэтэл яг эсэргээрээ хүмүүс ингээд аз жаргалтай байгаа үедээ сэтгэл зүйчд хандах юм бол илүү үр дүнтэй гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд аз жаргалтай асуудалгүй байгаа үедээ яагаад сэтгэл зүйчд хандах юм гэдэг байгаа байхгүй. Гэтэл аз жаргалтай байгаа үед ч гэсэн биднэрт ямар нэгэн хэрэгцээ хангагдахгүй байж болно шүү дээ. Тэр нь ингээл амар хай төвшөнд хүрээгүй байсан ч. Тэнгүүд тэрийгээ ингээд тэр үедээ сэтгэл хөдлөл тогтуун, тайван байгаа үедээ илүү сайн ухамсарлаж ойлгоод ингээд учрыг нь олчих юм бол илүү дараагийн өндөр түвшинд очино л гэсэн үг байхгүй. Гэтэл бүр асуудал ингээд тулгарцсан, эцсээ хүрсэн үед хандахаар чинь нөгөө өөрөө өөртөө юу болоод байгаагаа эхлээд ойлгож ухаарах гэж удна тий. Тэгээд асуудлаа зэгцлэх гэж удна, хүлээн зөвшөөрөх гэж удна гэд маш их үе шатыг, цаг хугацааг, мөнгө санхүү бүх зүйлийг зарцуулах юм эрсдэлтэй болж байгаа. Одоо энэ гэр бүл, хосын харилцаа мэдээж хайр дээр тулгуурладаг тийм ээ. Одоо байгалийн инстинктээрээ хосоо хайх, хайрлах хэрэгцээ анхын тулд зөв хүнээ ингэж хайж байгаа процесс. Тэгэхээр ер нь яг ингэж хайрлах гэдэг хүний сэтгэл зүйд одоо ямар үр нөлөөг авчирдаг юм бэ? Тэгэхээр хүмүүс бид нар нөгөө нэг хайрыг ингээ харахтаа нэг юм эцэст өсвөлгүй, хязгааргүй тий ингээд байнгын үргэлжийн мөнхийн байх юм шиг юм төсөөлдөг шүү дээ. Гэхдээ хүний бол үндсэн хэрэгцээ бол хайрлагдах хэрэгцээ гэдэг шүү дээ. Хайрлагдах, ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, аюулгүй байдлыг мэдрэх тий. Тэгээд тэр аюулгүй байдлын эхний суурь хэрэгцээ нь хайрлагдж байгаа үед хамгаалагдсан юм шиг мэдрэмж авч байгаа үед ингээ хангагддаг тийм. Тэгэхээр ер нь энэ хайр гэдэг зүйл маань байнга байлгахыг хүсэх юм бол мэдээж ууслах хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд нөгөө бал сарынхаа үе дээр бид нар чинь ингээл амар хайрлаа, амар ингээл бүх зүйл сайхан зүйлээ өгөх гэж хичээгэл байж яснаа хүүхэд гараад ирэнгүүт тэр нь жоохон багасаал хүүхэд төвдөө болоод тий илүү хүүхэд рүү анхаарал тэгэл нөгөө амьдралын өөр янз бүрийн урсгалууд асуудлууд ороод ирэнгүүт тэрлүүгээ илүү анхаарлаа хандуулж гаад нөгөө нэг эхлээд явж исэн хайр гэдэг зүйл рүүгээ анхаарлаа хандуулах
байгаа болчингууд хүний нөгөө үндсэн суурь хэрэгцээнүүд болох хайрлагдах, ойлгогдох, хүлийн зөвшөөрөгдөх, аюулгүй байдлын мэдрэмжүүд нь алдагдаад ирэнгүүт хайргүй болчлоо. Тэ? Хайр дуусчих байгаа юм шиг байна гэдэг ч юм уу. Өмнөх шиг байхаа болчлоо гэдэг зүйл яригадаад байдаг. Гэтэл тэр үндсэн суурь хэрэгцээнүүдээ л хангахгүй яваад байна гэдгийг бид нэр аягаас ойлгох хэрэгтэй юм шиг. Гэр бүлийн энэ зөрчил маргаан буюу энэ салалтын суурь үндсэн шалтгаан нь өөрөө бас л их олон шалтгаантай нөлөөлөгч гэсэн зүйлүүд их олон гэх юм уу. Суурь үндсэн шалтгааныг нь юу гэж харж байна гэхээр ерөөсөө л энэ өөрөө хүн гэдэг маань одоо жишээл би гэдэг хүн маань өөрийгөө таних ойлгосон юм уу? Тэ? Өөрийнхөө алдаа дутагдал, сэтгэл хөдлөл, тэр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг удирдах байдал, өөрөө ер нь юунд дуртай, юунд дургүй тэ? Энэ хорвоо ертөнцид яах гэж ирсэн, усын харилцаанаас юу хүсэж байгаа юм тэ? Тэр нь яг үнэн одоо бодит зүйл мөн үү? Тэр нь магадгүй ухамсарлагдаагүй миний хэрэгцээ байна уу? Эсвэл миний хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл байна уу? Тэ? Эсвэл миний зан характерын онцлог байна уу гэдгийг таних ойлгох процесс нь хамгийн чухал гэсэн. Энэ нь эцсийн дүндээ нөгөө хоёр хүн л хоорондоо нэг нөгөөгөө өөрчлөх гээд байгаа ч юм шиг нэг нь нөгөөгөө өөрийнхөө байлгах гэдэг байгаа ч юм шиг процесс явагдаад байна шүү дээ. Гэтэл яг эцсийн дүндээр хин дээр очих вэ гэхээр энэ хүн дээр очино буюу над дээр очино гэсэн. Энэ одоо яагаад одоо салалт их бий болоод байна гэхээр тэр нөгөө 20 жилийн өмнө хүүхдүүдэд анхаараагүй байх эрсдэл магадлал өндөр байхгүй юу? Тэр хүүхдүүдийн сэтгэл зүйн хэрэгцээнд анхаараагүй байх өндөр магадлалтай. Тэгэхээр сэтгэл зүйн хэрэгцээнд анхаараагүй байх өндөр магадлалтай юм бол энэ хүүхдүүд өөрийгөө таних мэдэх ойлгох процесс нь дутуу явагдсан байх өндөр магадлалтай гэсэн. Энэ нь дутуу явагдахаараа өөрийгөө ч ойлгоогүй байхад дахиад нэг хүнийг ойлгох хэрэгтэй болоод ирж шүү дээ. Гэтэл энэ орооцолтой тэрхээр бүр их тийм нарийн асуудал болоод эхэлнэ. Тэгээд энэний учрыг олохгүй байгаа учраас нарийн тэр төвшөнд явагдахгүй байгаа учраас өнгөөц шийдээд илүү амар аргаар шийдээд байна гэх юм уу? Илүү окей болчоо салчаа тий. 80 90-ад оных нь бол 90 он бол ялангуяа Монгол нөгөө хямралын үе явагдсан. Энэ үед өссөн хүүхдүүд одоо аав ээж болоод тэгээд салалт их явагдаж гин гэдэг яриа бол бас үнэлэлтэй байх магадaltaй гэж үзэж болохоор юм байна тийм ээ. Аав ээжийн загварыг бас харж усж байгаа шүү дээ тэр хүүхдүүд чинь. Тэгвэл тэр үеийн хүүхдүүдийн нөгөө нийгмийн байдал, аав ээжийнх нь хэрэгцээ нь юу нөгөө хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал хэрэгцээ гэхээс илүү анхан шатныхаа байдал руу маш их анхаарч исэн тий. Маргаашийнхаа талхны, өндөгний тий, маслны хэрэгцээг хангах нь илүү чухал байсан учраас тэрэндээ илүү их анхаарлаа хандуулсан гэх юм уу. Тэгэхээр нөгөө үндсэн суурь хэрэгцээ хангагдаг учраас дараагийн хэрэгцээнүүд хангахдаггүй шүү дээ. Нөгөө butterfly effect гэдэг нөгөө эрвээхийн нөлөө гэд энтэй холбоонд тайлбарлаж болох уу одоо сэтгэл судлалын шинжилгээ ухааны жишээ. Ингээд жоохон л үйл ажиллагаа ингээд урт хугацаанд нөлөөлсөөр байгаад одоо гэр бүлийн одоо тогтворгүй байдал үүсгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж ээж бас болох уу? Тэгэхээр энэ нь нөгөө нэг түрүүний хэлсэнчлэн ээж аавын загвар. Тэнгүүд ээж аавын загвар юу өгдөг вэ гэхээр хүүхдэд үзэл баримтлал гэдэг юм өгдөг. Тэнгүүд ээж аав нь жишээл ямар загвараар өсгсөн эцэг эрэгтэй ус төвтэй байсан юм уу? Эхийн эрэгтэй ус төвтэй байсан юм уу? Эсвэл ээж аав хоёр нь хоорондоо хамтраад гэрийн ажлыг хийдэг байсан юм уу? Эсвэл ээж нь аавыг нь аягүй сайн хүндэлдэг байдлыг харуулдаг байсан юм уу? Цайг нь аягалж өгдөг байсан юм уу? Тэ гэдгээс хүүхэд нөгөө юм үзэл баримтлалыг аваад өсчихөж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр зүйлийг ухамсаргүйгээр хацаа харилцаандаараа одоо ингээ 25 настай 30 настай залуу хүсэж ирдэг. Гэтэл нөгөө нэг эмэгтэй чинь бас нэг өөр загварыг хараа өссөн байгаа шүү дээ. Өөр үзэл баримтлалыг хараа өссөн байгаа. Тэгмээд энэ хоёр зөрчилдөд ирдэг. Ер нь түрүүн бас дурдсан өөрийгөө эхлээд би ямар хүн бэ гэдгийг ойлгох маш чухал гэдэг чинь шүү дээ. Өөрийгөө ойлгоогүй бас нэг хостой болоод тэр хүнтэйгээ ойлголцохын тулд бүр ингээ уучраа олохгүй нөхцөл байдалд хүрдэгэ гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр яг өөрийгөө ойлгоход одоо яаж одоо мэдлэг боловсруулах хэрэгтэй. Багаас нь өстэй юу? Аав ээжүүд хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Одоо жишээ нь Монголд бол хүүхдний юм ярахаар чи ингээ том хүний өдөөс юм ярьлаа. Бити яриад бай гэдэг ч юм уу те. Хүмүүс хоорондоо ярьж чи ингээ
байж, цаанаа байж гэдэг ч юм уу. Ингээд би ингээд ингэж юм би ядарж ийн хэр хүүхэд ядрахгүй гэдэг ч юм уу. Хүүхдүүдийн одоо ингээд байдлыг ингээд хязгаарлах, сэтгэл зүйн байдлаа илэрхийлэхэд нь зүгээрээ наа чи одоо ингээд жоох юм чи ядарна гэж байхгүй гайгүй майгүй гэдэг ч юм уу те. Эдгээр байдлууд бас ингээ өөрийгөө таньж мэдэх сэтгэл зүйн байдлаа одоо илэрхийлэх цаатаа болдгоо яг энэ Монгол соёлын нөлөө гэх юм уу? Яг зөв. Тэгэхээр хүүхдийг баг байхад нь буюу яг тэр нөгөө маш одоо эрт үеийн насанд гэх юм уу? Одоо нэг айлаас нэг насанд нь тий. Тэгээд 5 нас хүртэлх тэр яг тархины хөгжлийн эд идэвхтэй явж байгаа процесс үед нь ээж аав нь ямар харилцаатай байсан юм. Ээж аваасаа тэр хүүхэд ямар зүйлийг мэдэрсэн тий. Хүүхэд чинь өөрөө нөгөө нэг юм тархины хөгжлийн хувьд бүрэн гүйцэд хөгжөөгүй нөгөө насан туршид эцэг эхээс их хамааралтай учраас ээж аав юу гэж тэрийг л хүүхэд эхний наснуудаа авд юм байна л да. Тэгэхээр ялангуяа тэр ойлгогдсон, аюулгүй, хайрлагдсан мэдрэмжийг багт нь буюу 0-1 наснд нь өгөөгүй, хангалттай хэмжээгээр өгөөгүй, мэдрүүлээгүй тий. Болвол тэр ирээдүйн 20 жилийн дараах маш их төгшүүртэй, айцтай, өөртөө итгэлгүй, бусдад итгэлгүй хүүхдийг бэлтэж яана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр багт нь ялангуяа ингээд мэдрэмжийг нь дараад, ойлгохыг нь хориглоод, хэцүү байгаагаа илэрхийлэхийг сонсохгүй ч юм уу тий. Ингэсэн хүүхэд бол өөртөөгөө холбогдож чаддгүй хүүхэд болчдөг. Таныг жишээ нь яг сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг эзэмшиж байгаа үед Монгол сэтгэл судлалын талаарх мэдлэг боловсрол хэрэгсээ одоо арай дээшилж гинөө. Сүүлийн үед хүмүүс арай илүү анхаардаг болоод тах шиг байна тийм ээ. Юу гэж ажиглагддаг вэ? Тий. Одоо бид нар чинь монголчууд маань нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн шүү дээ. Тэгээ бид нар бол одоо энэ хотчлтын соёл иргэншилд ороод нэг удаагүй байгаа мó тий. Удаагүй. Тэгэхээр энэний чухлыг нь бас мэдэх хэрэгцээ бидэнд их байгаагүй гэх юм уу? Одоо угаасаа л нүүдлийн соёл иргэншилтэй хэр талаараа сайхан ингээл хон монлоо харуулдаг тий. Одоо молоо ингээл харуулаад тэгэл тэр талаа хараад бараг сайхан сэр ингээд оюуны юм тасгалжуулалт бараг болчдөг тий. Тэгээд янз бүрийн тийм нэг юм эрсдэлт шийдвэрүүд гаргах биднэрт тийм шаардлага байхгүйсэн гэх юм уу? Одоо ингээл тарих ажиллаал тий байх шаардлагагүй. Өөрөө ингээд тэр процессыг маань өөрөө бид нэрийг эмчилдэг байсан учраас тэрийг тийм чухал гэдгийг угаасаа нэг тийм мэддэггүй байсан юм шиг. Харин сүүлийн энэ жилүүдэд хотчлолтод орж ирээд, хотын соёлд орж ирээд тэгээд нийгэм өөрчлөгдөөд, тэ нийгмийн байдал өөрчлөгдөөд ирэнгүүт угаасаа бид нар яаж нэг 4 ханы дунд ингээд хязгаарлагдчих шүү дээ. Хүүхдүүд ч гэсэн 4 ханы дунд л яг үндэ амьдарч байгаа тийм үү. За хоёлаа бас одоо энэ гэр бүл халтын сэдвийг хүндэж байгаа учраас яг эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн ажилдаг талаар бас хоёлоо яриаг үзээд тэгээд ярилцлага үргэлжлүүлье. Тэгэхээр яг бодит байдал дээр ямар нөхцөл байдалд эвлэрүүлэн зуучлагчид маань ажилдгүү, тэдний юу гэж анзаардгүү энийг хоёлоо үзье. За өдөрт бол нэг 3-4 гэр бүлтэй уулзсан. Нэг гэр бүлтэй уулзахад бол нэг цагаас 3 цагийг зарцуулна. За өдөрт бол бид нийтдээ нэг багадаа бодоход нэг 4-5 гэр бүлтэй уулзж байгаа. Нэг гэр бүлтэй уулзахад нэг хамт амьдарч байгаа яг асуудал үүссэн, зөрчил маргаан үүссэн гэр бүлүүдийн хувьд бол цагаас цаг 30 минут бол ерөөхдөө зарцуулдаг. Энэ маань гэр бүлийнхаа онцлогуудаас шалтгаалаад сардаа 3-4 удаа уулзалт явуулах, нэг удаа уулзалт явуулах гэсэн юм хугацаа ордог байгаа. Ер нь бол дээлэнхтэй гэрэлцүүлэх хүрээлтийг манай эмэгтэйчүүд маань гаргаад байдаг. За эмэгтэй хүмүүс бол салах шийдвэрийг багадаа 2-3 жил өрн бодсон байгаад ирээд байдаг. Хамт амьдарч байгаа гэр бүлийн хувьд бол за тэгээд эцсийн шийдвэрээ гаргаад шүүхтэр ирлээ гэдэг асуудлыг бол яриад байдаг. Тэгээд тэр үед нь бол бидэд яг хамт амьдарч байгаа гэр бүлүүдийг бол үл ойлголцлын тайлах тий. За яг ямар асуудал үүсээд байгаа тэр асуудлыг барьж аваад тэр асуудал дээр нь л ажиллахыг хичээдэг тий. За хүлээж авсан нийт төрөгдлийн нэг 10-20 нь бол эвлэрдэг хоорондоо ярилцаад энэ асуудлаа ингэж бид нар шийдвэрлэх юм байна. Хүүхдийн тал дээр ингэж цаашдаа анхаарах юм байна. Ингэж цаашдаа амьдрах боломжтой юм байна гэдгийг эвлэрүүлэн жуулчдагчийн дэмжлэгтэйгээр удаа дараагийн уулзалтанд орсноор эвлэрээ цаашдаа хамтын амьдралаа үргэлжлүүлдэг байгаа.
юугаа ойлголцохгүй байна, учраа ойлголцохгүй байна, миний хэлснийг манай нөхөр ойлгохгүй байна, манай эхнэр ойлгохгүй байна. Энэ дээр шүүхийн эвлүүлэн жуулчлагаас дэмжлэг авах юм аа. Эвлүүлэн жуулчлагч та ингээд оролцоод энэ талаас нь бид нарт дэмжлэг өгөөч, бид нарыг ойлголцоож туслалцаач гэсэн үднээс мөн гэр бүлийн сүүлийн үед их ханддаг болсон байгаа. За саяны одоо хоёулынгийнх нь ярьдаг кейсийг бол одоо Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид бидэнд яриа өгсөн байгаа. За яг эдгээр ингээ практик дээр ажиллахад ер нь гэр бүл салалтаар өргөдөл гаргасан хүмүүс хоорондоо сайн ойлголцохгүй байна гэдэг шалтгаанаар их ирдэг гэдгийг дурдлаа. Тэгэхээр ер нь судалгаанаас харахад Хүний шүүхийн үндэсний комиссийн бас 23 дугаар илтгэл дурдсанаар бол салж байгаа асуудын 75% нь зам байдал таарахгүй байна гэсэн шалтгаанаар салж байгаа нь одоо хамгийн өндөр үзүүлэлттэй гэдгийг бас харуулсан байна. Тэгвэл энэ яг зам байдал таарахгүй байгаа, хоорондоо ойлголцохгүй байгаа гэдгийн цаана ямар шалтгаанууд нуугдж идэг вэ? Энэ нь одоо ямар байдлыг илэрхийлж байна те? Зам байдал таарахгүй байна гэхээр хоорондоо яг ойлголцохгүй байгаас үүдж гин үү? Гэр бүлийн тогтворгүй байдлын хамаарж гин үү те? Тийм. Тэгэхээр зам байдал зан харилцааны тохиромжгүй байдлаас үүдэлтэй байна гэд ер нь хөвчлэн тэгж ханддаг. Тэгэхээр саяны судалгаач гэсэн бас нотолж шүү дээ. Тэгэхээр энэний цаадах суурь одоо шалтгаан нь гэр бүлийн боловсрол тутмаг байдал. Түрүүнд дурдсанчлан энэ нь яг бас юу гэж тайлбарлах вэ гэхээр хос хоёр эхлээд гэр бүл болохдоо хэр бэлтгэгдсэн бэ? Буюу би бинийгээ ер нь хэр сайн таних мэдсэн. Эхлээд нөгөө өөрийгөө түрүү ярьсан шүү дээ. Өөрийгөө таних мэдэх нь бүр суурь шалтгаан болох нь байна. Энэний дараачаар би бинийгээ хэр сайн таних мэдсэн бэ? Буюу хосын харилцаанд хэр бэлтгэгдсэн. Хоорондоо гэр бүл төлөвлөлтөө ярьсан юм уу тий ирээдүйн амьдралыг яг юу гэж харсан санхүүгийн байдлаа хойлоо яах юм хүүхдээ хизүүд нь гаргах юм тий хэдэн хүүхэдтэй болох юм за хосын харилцаанаас нөхрөөсөө хүсэж байгаа зүйл нь юу юм эхнэрээсээ хүсэж байгаа зүйл нь юу юм за ямар байвал ямар зүйлийг нь хүлээн зөвшөөрөх юм ямар зүйлийг нь хүлээн зөвшөөрөхгүй юм яаж юу ямар хэл хязгаар тавиад байгаа юм гэдэг ч юм уу тий энэ зүйлүүд хэр тодорхой байсан бэ гэдгээс асар их зүйл шалтгаална гэсэн үг. Тэгэхээр төлөвлөлт маш их чухал гэсэн үг. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд бол ингээд хосууд хандаад яг нэг 10-аас 15% нь эргээд одоо салах шийдвэрээ буцаагаад хоорондоо эвлэрч байна. Тэгэхээр ер нь эвлэрүүлэн зуучлах дээр одоо хүн болгон бас нэг сэтгэл зүйчд очих гэхээр санхүүгийн хувьд бас асуудал үүсдэг. Цаг хугацааны хувьд бас одоо жишээ нь сэтгэл зүйчд очие гэхээр нөхөр нь яах юм бэ гэдэг ч юм уу те очиж чаддаггүй. Тэгэхээр эвлэрүүлэн зуучлагч бол нөгөө төрийн байгууллагад байдаг учраас илүү хүмүүстэйгээ ойрхон ажиллаад очиод зөвлөгөө авахар бас тодорхой 10-аас 15% нь гэр бүл салтын нөгөө өргөдлөө буцаадаг гэдэг ч байгаа байхгүй тий. Тэгэхээр яг ингээд ярилцах хэрэгцээ амар чухал байдгүй. Эвлэрүүлэн зуучлагчид бол одоо сая бас сонссончлэн нэг гэр бүлд шалтгаанаас нь шалтгаалаад 1-ээс 3 цагийн хугацаанд ингээд ярилцдаг гэж байгаа байхгүй. Тэр ийм хоорондоо ойлголцохгүй учраас эднэрт хандаад тэгээ бас ингээд гэр бүл салах шийдвэрээ буцааж ийн. Тэгэхээр ярилцах яваагаад чухал юм бэ хүмүүсийн хооронд. Гой асуулт байна. Тэгэхээр ярилцах гэдгийн цаана маш чухал нэг тийм чадвар байгаа гэх юм уу? Сонсох. Бид нэр хэр сайн сонсдог хүмүүс вэ гэсэн. Тэнгүүд энэ нь бас л буцаал нөгөө багнаас руу холбогдно буюу багнасанд нь тэр хүүхдийг хэр сайн эцэг ихэн сонсдог байсан. Хэр сайн дотоод мэдрэмж сэтгэл хөдлөлийг гадагшлуулдаг байсан. Ер нь эцэг эхтэйгээ ийм зүрх сэтгэлийн нарийн нандин холбоос нь хэр явагддаг хүүхэд байсан. Тэ гэдгээс шалтгаалаад тэр хүүхдийн тэр зүйл нь мэдээж ингээд өдөр тутамдаа ээж аав нь тэр зүйлийг өгдөг хийдэг байсан бол тэр хүүхэд тэр 0-оос одоо 18 нас хүртэл тэр чигээрээ явсаар агаад 18 биш нэг юм өсвөр насны үед эренгүүд өсвөр насны хямрал явагдсан ч гэсэн эцэг эхтэйгээ сайн харилцааны хിവэрэ байждаг. Гэтэл тэр зүйл явагдаагүй хүүхэд яг уу багаасаа яг ээж аавынхаа үгээр ингээл те за энийг өмс гэвэл өмсч бол тэрийг идгэвэл идчихэл ингээл явж илаа гэж бодъё л да. Гэтэл яг шилжилтийн нас болоод тэгээд өсвөр нас руу ороод ирэхээрээ эсэргүүцэж эхэлдэг шүү дээ. Шууд эсэргүүцээд ээж аваасаа хаалт үүсгээд ирж гинэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би өөрөө шийдвэр гаргах нас маань ирчлээ. Би одоо өөрийнхөө талд зогсох үе маань ирчлээ. Тийм учраас одоо би та нарын хар хангалттай явсан. Одоо би өөрөөр баймаар байна гэдэг мессеж гэсэн үг.
Тэгэхээр энэ зүйлийг хэр хийснээс шалтгаалаад тэр хүүхэд бусдыг сонсох чадвартай байна уу? Бусдыг бусдад ярилцах чадвартай байна уу, тий? Бусдыг ойлгох чадвартай байна уу? Тэрийг хүлээн зөвшөөрч хүлээн авах мэдрэмж чадвар нь хэр байна вэ гэдг нь бас шалтгаална гэсэн. Тэгэхээр энэ чадвар бас л нэг шууд хүрээд ирдэг зүйл огт биш. Яагаад эрэгтэй хүмүүс дийлэнх нь ярилцахгүй байна вэ гэхээр тэр хүүхдэд тэр зүйлийг нь бага наснд нь өгөөгүй байна буюу дадал хэвшил болгоогүй байна. Тийм учраас одоо ингээ эмэгтэй хүн яриа гэхээр нэг юм буруу тахтах гэдэг юм шиг те эсвэл ингээд тэр хүнийг тулах гэдэг юм шиг эсвэл ярих гэхээр юунаас эхлэхээ мэдгүй эсвэл бүр ярихгүй байсан л дээр юм шиг байна гэдэг сонголтыг хийгээд хамгаалах механизм үүсгээд хаалт үүсгээд эсвэл тэр асуудлаас цугтаад ингээ явсараагаад асуудлыг дамжруулчихдаг ийм нөхцөл байдал ирээд байгаа. Тэгэхээр бид нэр хүүхдүүддээ эрэгтэй эмэгтэй гэлтгүүгээр бүгдэнд нь анхаарал тавих шаардлагатай. Энэ чадварыг хөгжүүлэх хэрэгтэй буюу өөртөөгөө холбогдох чадварыг нь дэмжих хэрэгтэй гэсэн. Тэгээ бас энэ салж байгаа шалтгаанууд гэдэг энэ шалтгаануудаас харахад хадмууттайгаа таарамжгүй гэх шалтгаанаар салдаг юм статистик байна. Тэгэхээр аав ээжүүд бас хүүхдийн амьдралд хэр оролцож байна. Яг нэг зөвлөгөө авч байгаа хүмүүсээс тийм зүйл ажиглагддаг. Дээрээс нь одоо эрэгтэй хүүхдтэй бас мэдрэмжийн гадагшлуулахгүй байхаас гадна эрэгтэй хүүхдүүд зарим нь нөгөө ээжийн хүүхд гэж яригддаг тийм ээжийн хүүхд. Тэгэхээр одоо ялангуяа хадмууд нь амьдралд хэр оролцож байна. Тий. Тэгэхээр бас л яг ийм гэр бүл салалтад нөлөөлөгч гол хүчин зүйлүүдийн нэг нь бас яалтчгүй энэ хадмуудын оролцоо гэдэг зүйл байдаг. Тэгэхээр яагаад хадмууд хүүхдийн амьдралд нээж аваад нь оролцоод байгаа гэдэг асуудал чинь өөрөө бас эргээгээд нөгөө төлөвлөлт рүү орчиж байгаа. Эргээгээд тэр хүүхэд бас амьдрал үүсэхдээ төлөвлөөгүй учраас л хадмуудтайгаа хамт амьдраад те нэг эдийн засгийн нөхцөл байдал нь ч гэсэн боломжгүй учраас л аав ээжтэйгээ хамт амьдраад байна шүү дээ. Тэнгүүд хамт амьдрахгүй байсан ч гэсэн бас юм сэтгэл зүйн үед нэг хамааралтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр бас л бие даах чадварыг нээж аавн хэр дэмжиж ийсэн те хит их өөрөөсөө хамааралтай болгосон юм уу? Ер нь бол монголчууд тийм дийлэнх тохиолдол нь хүүхдийн насанд хүрчээд тачин л нэг араас нь ингээл зураал чарга уцалтаал та ингээд байдаг нэг юм түгээмэл зүйлүүд байдаг шүү дээ. Гэтэл тэр нь эргээгээд нөгөө хоёр хүн хоорондоо асуудлаа ярилцах, хоорондоо асуудлаа шийдэхэд нь 3-4 хүн ороод ирэхээр бүр л илүү асуудлыг дамжруулах нөхцөл байдал үүсчихэд байгаа. Бас л энийгээ бас асууд хоорондоо эхнээс нь тодорхой болох хэрэгтэй. Хадмуудын оролцоо ямар байх юм те? Ээж аавыг нь оролцуулаад ах юм уу, оролцуулахгүй ах юм уу? Ер нь хоёлаа ямар зарчмаар амьдрах гэдэг юм те гэдэг юм. Ээж аавууд нь оролцоод байна гэдэг нь бас л тэр ээж аавуудтай бас ажиллах шаардлага бий болох шаардлага үүсдэг гэх юм уу? Нэрнглээл нөгөө хүүхдээ яаж хараад байна гэдэг байдал нь тэ өөрөөсөө явуулахгүй ингээд байгаад шүү дээ. Хит хамааралтай байлгаад байна. Тэгэхээр өмнөх дугаар дээр сэтгэл зүйч Мягмар Жаргал оролцсон одоо тэрээр хэлэхдээ бол Монгол ээжүүд одоо хүүхдтэй юм сэтгэл зүйн хамаарлыг их үүсгэдэг. Жишээлх юм бол ингээд судалгаа авахад хэд бөөцөлөх. Тий одоо судалгаа авахад энэ би гэж юусоо салгаж одоо би хувь хүн гэж ээж ойлгодог. Би бол энэ хүүхдийн ээж гэдэг ч юм уу тийм ингэж хамааруулж ойлгодог нь бас Монгол соёлын ялгаа гэж ажиглагддаг гэж ярьж ирсэн. Тэгэхээр ер нь яг ингээд хүүхдээсээ хит хамааралтай байх тохиолдол хитрхи хайрласнасаа юунаас болдог юм бол энэ янз бүрийн шалтгаантай бас. Тэрний цаана ээжэд өөрт нь нэг юм сэтгэл зүйн айдас юм уу, төгшөөр юм уу те эсвэл ямар нэгэн бодол юм уу байхыг үгүйсэхгүй. Ялангуяа одоо хүүхэд нь ингээд өөрөөс нь холтчулаа аюу айц төгшөрөг мэдэрдэг те өөрөө ингээд бүх юм хяналтанд байлгах гэдэг ч юм уу. Хяналтанд байлгаж хүүхдээ аюулгүй гэдгийг мэдэрснээрээ өөрийгөө аюулгүй байдлаар мэдэрдэг ч юм уу те. Тэгэхээр хэд тийм хамааралтай байна гэдэг нь бас л асуултын тэмдэг буюу анхаарлын тэмдэг гэсэн. Тэгээ тэр нь тийм байдлаараа удаан үргэлжилчих юм бол хүүхдтэй ч гэсэн зөргөө нөлөөлж шүү дээ. Өөр гэр бүлүүд ямар шалтгаанаар хөвшлэн одоо салах шалтгааны тодорхой үеийг эзэлдэг нь донтолт хэр эзэлдэг вэ тийм ээ? Үүнд одоо цахим мөрөөдөө тоглоом, арх эсвэл бусад мансуурлах төрлийн бодис. Яг таны хувьд одоо зөвлөгөө авахар ирж байгаа хүмүүс донтох эмгэгээс үүдээ салж байгаа шалтгаан
салах шийдвэр гаргаж байгаа асуудал хэр байдаг вэ? За над дээр ирж байгаа тохиолдлуудын дийлэнх хувь нь архины хамаарлын асуудал байдаг. Олон жил архи уусан тэрнээс үүдэлтэй одоо нэг хүн ингээ гэрт архи уудаг байлаа гэхэд тэр гэр бүлийн бүх гишүүд нь архины дам хамаарал гэдэг юмд өртдөг. Буюу байнгын айдас төгшүүртэй тухгүй таагүй байдлыг мэдэрдэг. Энэс үүдэлтэй нөгөө хамтрагч нь сэтгэл зүйн хямралд орно, цаашлаад гутралд орно, ингээд маш олон эцэстүүдийг дагуулж идэг. Тэгэхээр энэ архины хамаарал гэдэг зүйл маань өөрөө бас ингээд ажиллахад маш төвөгтэй бас юм зүйл. Энд чинь нөгөө донтолт буюу англиараа бол нөгөө нэг юм өвчин шүү дээ, архины хамааралтай байна гэдэг юм. Тэгэхээр энэтэй бас ажиллахад маш их цаг хугацаа бөгөөд нөгөө одоо хүнээс өөрийн хичээл зүтгэл тухайн хүний сэтгэл зүйн байдал хэдэн жил уусан байдал давтамж өөрийн энээс гарыг гэсэн хүсэл эрмэлзэл буюу өөрийгөө үнэхээр би архичин болчихжээ гэдгээ ухамсарласан байдал гих мэтээс ингээд айгууг шалтгаалж байгаа шүү дээ. Тэнгүүд практик дээр ингээд харахад айгуу хэцүү байдаг гэх юм уу, энэ донтолттой ингээд ажиллаад үр дүн гаргаад тэгээд тэр гэр бүл ингээд мэдээж тийм тохиолдлууд зөндөө байгаа. Гэхдээ дийлэнх нь ингээд шийдэгдэхгүй ингээд айгүй хууддаг уучирдаг тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ архины хамаарлаас үүдэлтэй салт бол нэлийн түгээмэл байдаг. Энд ингээд буугаад өгсөн тохиолдлууд бас байдаг. Зөвхөн ингээд гэр бүл салтч гэлтгүй ер нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн асуудлын цаана архины хамаарал буюу архитын цогтворох байдал түгээмэл байдаг. Архинд донтж байгаа тэр байдлаа ухамсарлах гэдэг хамгийн чухал байдгүй. Одоо тэр одоо архинд донтсон хостой хамт байгаад нэлээд урт хугацааны дараа л салъя гэдэг шийдвэр гаргаж байгаа ажиглагддаг тийм ээ. 4-5 жил бодож явж байгаа гинт бол шийдвэр гаргачдаг юм л шүү дээ хосоо салахтаа. Тэр юу н архинд донтох юм гэхийг одоо юу гэж тайлбарлах юм бэ? Юу н ухамсарын түвшинд л нөлөөлөх хэрэгтэй байдгүй. Тэгэхээр ер нь альва донтолтын цаана хангагдаагүй хэрэгцээнүүд байдаг гэх юм уу? Байх өндөр магадaltaй байдаг. Зүйрлэх юм бол биднэрт нэг юм сэтгэлүүд бидний доторх нэг юм сэтгэл хөдлөлийн сав буюу аяг байдаг гэж төцөөлөе л та тодорхой хэмжээ хязгаартай тийм. Тэр сав руу бид нэр ингээд айгүй одоо ингээд амьдралын нөхцөл байдал шалтгаанаас үүдэлтэйгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг бид нар мэдэрдэг штэ. Уур бухимдлыг мэдэрнэ, найзыг мэдэрнэ, төгшөөрийг мэдэрнэ, гуниг зовлонг мэдэрнэ тий. Тэгэнгүүт тэр сөрөг сэтгэл хөдлөлүүдтэй бид нар яаж хүлээж авч ийн, тэрийг яаж илэрхийлж ийн гэдэг нь хүний ер нь амьдралын чанарт айгүй их нөлөөлд юм байна. Тэгэхээр ялангуяа тэр хүчтэй сэтгэл хөдлөлүүд нь шүү дээ. Уйг хашуу одоо гинт ингээл дуртай ажиллаа алдах чинь хүнд уйг хашуу болж болно шүү дээ. Заавал хүнээс сурах шүү дээ. Ийм сөрөг сэтгэл хөдлөлүүдийн үед зөв ийм тэрийг ингээд даван туулах процесс явагдаагүй бол энэ нь хизээ нэгэн цагт 10 жилийн дараа, 5 жилийн дараа, 20 жилийн дараа өөр одоо дагвар нь сөргөөр гараад ирдэг гэх юм уу. Магадгүй одоо жишээлбэл 4 настай одоо юу гэдэг 18 настай хүүхэд аав ээжигээ алдчихлаа гэж бодоход тэр аягүй өсвөр насны эмзэг үе байна шүү дээ. Эрсдэлтэй үе дээр аав ээжигээ алдчихлаа. Тэр уйг хашуун процесс хэвийн хэмжээнд явагдаагүй, хэвийн хэмжээнд тайлагдаагүй, илэрхийлэгдээгүй, дотор одоо хуримтлагдсан, дарагдсан байх юм бол энэ 10 жилийн дараа энэ хүчт нөлөөлөх өндөр эрсдэлтэй байхгүй. Тэгээд энийгээ дарсаар яваад хэзээ нэгэн цаг тэр дарагдсан мэдрэмж чинь ил гардыг байгаа зү тэ. Тэсрэг дэлбэрээ. Тэгээд тэсэрч дэлбэрч гарахтаа маш буруу шийдвэрүүдээр гаргадаг. Тэр яг гэр бүл салалт гэр бүл гэдэг зүйл дотор мэдээж эхнэр нөхөр байхаас гадна хүүхдүүд байдаг. Тэгэхээр хүүхдийн асуудал дээр одоо энэ эвлэрүүлэн зуучлах байгууллага маань яаж одоо хүүхдийн асуудал ямар байдлаар илэрдэг вэ гэдгийг хоёлаа бас бидгээр эвлэрүүлэн зуучлагчдын яриаг сонсоод тэгээ яриагаа хөгжүүлээ. За хүүхдийг үл хайхлах хүчирхийлүүлэлтэй гэх юм уу те. Зөвхөн би хөрөнгө аавна, чи тийжэнд итгэх ёстой. Би хүүхдээ авчих юм бол бүх хөрөнгө надад дээр ирнэ гэсэн байнаас бас их маргаа үсгэж орж ирээд байдаг. Энэ дээр бол эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс бол дэмжлэг үзүүлнэ. Хүүхдийг те та нар хайрлах ёстой, халамжлах ёстой, хүүхдийн өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлаас ч юм болоод хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл төртөд байна гэдгийг бол
дэмжлэг үзүүлээд чиглүүлээд өгдөг байна. Аль нэг тал нь нөгөө стрессээ хүүхдүүдэд гаргаад байгаа тохиолдол байгаад ах шүү. Дийлэнхтэй ярилцж байгаа дундаас ингээл ажиглахад. Тэгэхээр хүүхдүүдийг бол дийлэнхтэй бол нэг одоо нөгөө одоо сүүлдээ бол гэр бүлүүд ингэдэг болчих л тээ. Хамт амьдарч байгаа нь тий нөгөө хүндий харилцаатай хамт амьдарч байгаа нь хүүхдүүдийн харилцаа бас дараагийн нөгөө гэр бүл болох хүүхдүүдийн аюунд бас нөлөөлөд байна. Тэгэхээр ийм хүүтэн хүндээ харилцаанд бас хүүхдүүдийг өсгснөөс салсан дээр юм уу гэдэг асуудлыг бас аюух ярьж орчдөг болчиход байгаа юм. Тэгэхээр бас дийлэг нь хүүхдүүдэд бас нэлээд анхаардаг болчиход байна. Хүүхдийн асуудал дээр бол бид нэр зөвхөн дэмжлэг үзүүлээд үнэхээр шаардлагатай хүүхдүүдийн одоо эрх ашиг зурж байна. Хүүхдүүд гэр бүлийн одоо ийм хүчирхийлэл төртөд байна гэх юм бол хүүхдүүдийн мөн гэр бүлийн сэтгэл зүйчтэй уулзалдаг. Гэхдээ эцэг эхээс нь зөвшөөрөл авна. Тэгээд эцэг эхт нь бол ерөнхийдөө гэрлэгчдэд хүүхдийн асуудал дээр та нар ингээ анхаарах хэрэгтэй. Хүүхдийн гэр бүлийн энэ маргаанаас болоод хүүхдэд хүчирхийлэл үлдээд байна. Та бүхэн гэр бүлээ цуцлуулсан, цаашдаа хамтран амьдарсан ч насаараа эцэг их байх болохоор хүүхдийн асуудал дээр уян хатан хин хариуцлагатай өөрийгөө ухамсарлаж оролцооч. Цаашдаа амьдралаа хөгжүүлээч гэдэг талаар илүү шинж туршлагчид зүс тэмдэглэг үзүүлээ явуулдаг. Тэр одоо гэр бүл салахад одоо хүүхэд ард нь үлдчихэдэг тийм ээ. Тэр ер нь ингээд эвлэрүүлэн зуучлагчдынхаа яриаг сонсох юм бол хүүхдээсээ үүдээд хамт байгаа гэсэн мөртлөө хоорондын харилцаа хүрсэн. Тэгээд стрессээ хүүхдэд гаргах тохиолдол байдаг. Тэгээд за ингэж байж хахад ер нь салъя даа гэж бас зарим гэр бүл шийдэг. Зарим нь одоо хүүхдээр үндэслээд ингээ хамтран амьдарч байдаг гэж тэгж байна. Ер нь таны хувьд бас энэ нөгөө гэр бүл салахад гэр бүлийн салтын үед хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд энэ үнэлгээ хийх одоо шинжээчийн багт ажилтгийн хувьд яг энэ гэр бүл салсан тохиолдолд хүүхдүүдэд яаж нөлөөлдөг вэ тийм ээ? Асран хамгаалах хэрэг хэн шилжүүлэх вэ гэдгийг яаж одоо шийддэг вэ? Тухайн баг. Тэгэхээр гэр бүл эцэгхийн салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг нь хүүхдийн бас насны онцлогоос, тухайн гэр бүлийн онцлогоос тий тухайн асуудалд тухайн асуудлыг яаж хүлээж авч гин, яаж шийдэж гин гэдэг дээр арга барилаас шалтгаалаад мэдээж харилцаа адилхан өөр байдаг. Гэхдээ хүүхдийн нас бага байх тусам хүүхдэд маш их эмзэг хортой тусдаг гэх юм уу? Эцэгчүүд эсэргээрээ хүүхэд бага байгаа мэт юм мэдгүй те хүүхдээ бага дээр нь салчээ гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм үзэл хандлага яваад байдаг. Гэтэл тэр хүүхдүүд илэрхийлж чадахгүй ч гэсэн эцэг эхийн харилцаа ядчил одоо ингээл аав ээжийн өрний хувирлаас бүх зүйлийг харж мэдэрч идэг. Тэнгүү тэр удаан хугацаанд үргэлжлэх тусам хүүхдэд илүү хортой болоод эхэлж нөгөө аав ээжийн загвар нөгөө харилцаагаа асуудал тулгарч байгаа үед яаж шийдэж байгаа гэдэг тэр загварыг ингээд амар удаан хугацаанд сөргөөр харуулдаг юм бол тэр хүүхдэд маш гэмтэл өгөн гэх мэтчлээ. Тэгээ мэдээж ингээд айгүй хортой харилцаа явагдаад дандаа ингээл хэрүүл маргаа явагдаал цодон цохон дээр тулаал авил тэгчээснээс салсан дэр шүү дээ. Тэгэхээр яг энэ салалтын процесс дээр би ингээд ажиглахад эцэгчүүд юун дээр илүү их ингээд нөгөө жоохон алдаа гаргаад байна вэ гэхээр өөрсдөө нөгөө нэг шүүхийн асуудал руу өөрсдийнхөө маргааны асуудал руу хэд их анхаарлаа хандуулж хагаад хүүхдийг жоохон орхигдуулцдаг. Хүүхдийг анзаардаг. За миний хүүхдэд хэцүү байгаа даа гэж бодохын үед бол бодож байгаа, харахын үед харж байгаа, мэдхийн үед мэдж байгаа. Гэхдээ хүүхдийн төвшөнд хүртлээ мэдэрдэггүй, ойлгодоггүй, хардггүй. Хүүхэд бага байхын хэрээр, бага насны байхын хэрээр өөрийгөө буруутгадаг байхгүй. Би юм уу хүүхэд учраас аав ээж хоёр мас алж जैन тий гэдэг ч юм уу. Эсвэл өсвөр насны хүүхдүүд байх юм бол бас л нөгөө өсвөр насны дээрээ өөрийгөө олох гэж, өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх гэж, мэрэгжил сонголтоо юу вэ гэдгийг хийх гэж хичээж байгаа. За тэгэл ирээдүйн маяг айгүй тодорхойгүй тий тэгэл асар олон зүйлүүдийн учрыг олох гэж хичээж байгаа. Найз нөхдийн харилцаа, хайр дурлалын харилцаа гэл тэр хүүхдийн амьдралд ч маш их зүйлүүд өрнөж байгаа үед нь эцэгхэн салчгаар бүрэн айгүй хаамшигтай мэдрэмжийг мэдэрдэг. Маш хэцүү зүйлүүдийн нэг одоо нөгөө пазлаар ярих юм бол ингээд пазлч айгуугаа ингээд нийлж хэрэг нөгөө зураг гараад ирдэг шүү дээ. Тэр зураг ингээд бутарч чинь гэсэн үг байхгүй юу. Тэгэнгүүт бас эцэгчүүдийн гаргаад байгаа дийлэнх халдаа юу вэ гэхээр энэ хүүхдийн асран хамгаалалтын маргаан дээр төрөнгийн маргаан гэж айгүй их юм явагддаг. Одоо хөрөнгөө хин нах вэ тий
гэдэг дээр маш их маргаа явагдаа. Тэгээд энэндээ маш их ач холбогдлыг өгдөг. Мэдээж суурь хэрэгцээ мөн. Гэхдээ тэрэндээ маш их анхаарлыг хандуулаад тэрийг одоо жишээлбэл одоо муугаар үндэ яг шударгаар хэлэх юм бол авахын тулд тий хүүхдийг айгуу тийм буруу талаар ашиглах ч юм уу, эсвэл хин нэгнийх нь эсрэг болгох тий, ээжийнх нь аавынх нь эсрэг болгох, ээж нь тийм үү, аав нь тийм үү гэж ярих тий, тэр хүүхдэд тийм итгэл үнэмшлийг өгөх гэж хичээх байдал нь бүрийн салтаасаа илүү их хүүхдэд гэмтийг өгдөг юм. Тэгээд хичнээн муу аав ээж байлаа гэд тий тэр хүүхдийн хувьд аав ээж нь хэвээрээ байж байгаа байхгүй. Гэтэл хин нэгний хувьд салсан нөхөр, салсан эрэгтэй муу хүн болоо үлдчихэж байгаа шүү дээ таны хувьд тий. Нэг юм салсан өмнө нь амьдарч ирсэн нэг хүн болчихж байгаа. Гэтэл хүүхдийн хувьд бол ингээ насан туршдаа ээж аав нь байдаг. Учираас тэрийг ингээ гэмтээчээр амар харамсалтай байдаг. Тэрийг дахиж ингээ тэр гэмтлийг заасна, ажиллана гэдэгт маш их цаг хугацаа ордог гэх юм уу. Хүүхдийг нөгөө сэтгэл зүйчтэй уулзуулж байна. Тий. Тэгэхээр энэ процесст бол мэдээж сэтгэл зүйч хүүхдтэй ажиллаад ээж аавдаа хин энэгшилтэй байна, хин нь үнэхээр хүүхдийн төлөө өгсөн сэтгэлтэй байна, тий. Хүүхд нь өөрөө ямар хүсэл сонирхолтой байна. Одоо ингээд салалтын процесс чинь нэг нь тусдаа амьдарч байгаа, нөгөөд дээр нь хүүхдүүд нь амьдарч байгаа. Тэгээд эсвэл ингээд ээлжлээд хүүхдээ авдаг тохиолдлууд ч гэсэн байгаа шүү дээ. Энэ дунд ингээд хин одоо илүү хүүргэрэлтэй байна гэдэг ч юм уу, эсвэл хин нь үнэхээр яг хүүхдийнхаа төлөө анхаарат байна тий гэдгийг ингээ харагддаг л да. Ингээд ажилдаг бид нэр янз янзын одоо сэтгэл зүйн арга гаргачлууд байна, ярилцлага байна, ажиглалт байна тий. Тэгээд судалгаа байна, бусад хүмүүстэй уулзна гэх мэтчлэн юм зүйлүүдийг хийдэг. Тэгээд энэ процесст бол ийм маягаар явагддаг. Бид нэр энэ процесст бол аль нэг тал зөвлөгөө өгөх боломжгүй байдаг. Яагаад гэвэл зөвлөгөө өгөрч нөгөө даваа тал үүсгэж шүү дээ тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар аль нэг тал даваа тал үүсэхгүйгээр зөв бид нэр саналаа явуулах үүрэгтэй байдаг. Энэ процессаас гадуур энэ процесс дуусны дараа ч юм уу тий. Эсвэл тэр процесс дунд ч гэсэн бид нэр ингээд хүүхд юм байна, хүүхд 8 орлох эрсдэлтэй байна гэдэг ч юм уу тийм бол бид нэр шууд холбон зуучлах үүргийг хүлээдэг. Бусад сэтгэл зүйч рүү холбон зуучилдаг. Буюу одоо нөгөө дүүргүүдийн гэр бүлийн хөвс залуучдын хөгжлийн хэлцүүд дээр үн төлбөргөө сэтгэл зүйчдийн баг ажилтдаг тий. Үн төлбөргөө ингээд 7 хоногийн 24 толгоор зөвлөгөө өгдөг хүмүүс бас байдаг. Тэднэр рүү холбон зуучлана. Эцэгчүүд ч гэсэн өөрсдөө бас яг ийм асуудлаар биш, яг энэ шүүхийн асуудлаар биш өөрсдөө хандаад ийм процесстай байгаамаа, манай хүүхдэд ийм зүйл ажиглагдаж байна гэдэг байдал нь одоо өсөж байгаа гэх юм уу. Тэгээ илүү эцэгчүүд маань сүүлийн жилүүдэд маш мэдрэмжтэй болсон, буюу хүүхдийнхаа сэтгэл зүйд анхаардаг болсон гэсэн. Тийм байдал ажиглагдаж байгаа. Нэг таны хувьд одоо шүүхийн шийдвэрийн салтын хороонд ажиллахад эмзэглэдэг зүйл нь юу байдаг вэ? Жишээ нь гэр бүл салт дээр тийм ээ. Хамгийн их эмзэглүүлдэг асуудал нь юу байдаг вэ? Хүүхдүүд маань ингээд эцэг нь салж байгаа нь маш хүнд тусдаг. Тэгээд буцаад нийлээсэ гэж их хүсдэг. Ягаад ч юм дандаа ингээд буцаад л нийлжвэл манай амьдрал аягүй гоё болчихно, би гоё болчихно гэж боддог. Гэтэл ингээд харамсалтай нь буцаад нийлэх боломж ерөөсөө байдаггүй. Энэ нь маш эмзэглүүлэгтэй байдаг. Дээрээс нь салалтын дараа ч гэсэн эцэг байх үүрэг нь хэвээрээ байна шүү дээ. Тэнгүүд эцэг байх үүрэг нь хэвээрээ байна. Энэ салсны дараа хүүхдээ хэрхэн зөвөр одоо ингэж асарч хамгаалах вэ, хор хорлолцруулахгүйгээр асарч хамгаалах вэ гэдэг рүү чийлж зөвлөгөө өгдөг гэх юм уу. Салтын процессын үед ч гэсэн яг энэ шүүхийн асуудлаар биш өөр асуудал дээр өөртөө хандаад ирж байгаа асуудлууд дээр бид нэр яг энэ процессыг хэрхэн яаж даван туулах вэ, зөвөр тэгээд эцэг их байх үүргээ хэрхэн яаж тэнцвэртэй биелүүлэх вэ тий. Эцэг их байх үүрэг чинь хэвээрээ байна шүү гэдэг рүү чиглэж зөвлөдөг гэх юм уу. Монголд бас нэг тийм зүйл ажиглагддаг. Одоо ингээд гэр бүл салахаар одоо аавтай ч юм уу ээжтэй нь уулзуулах байх тохиолдолтой. Гадны оронд бол харахад 7 хоног болгоныг цаг товлоод тий. Одоо 7 хоногийн хагасаа өдөр аав дээрээ одоо жишээ нь аав нь тустай байдаг, ээж дээр байдаг бол аав нь хагасаа өдөр навъя гэдэг ийм найзууд шиг одоо кино мэлэн дээрээс харахад харагддаг. Монголд бол ингээд нөгөө уулзгын хязгаарлалцдаг гэх юм уу. Энэ дээр та юу гэж хардаг вэ? Бас ингэж
харилцан чөлөөтэй уулзуулж явах нь чухал байдгүй. Тийм тэгэхээр практик дээр бас дийлэнх тохиолдолд яг сүүлийн одоо нэг 3-аас одоо 1-3 жилийн хугацаанд миний зүгээр ажиллаж байгаагаар харж агаар салж байгаа хосууд маань хүүхдүүдээ ингээд хин нэгэнтэй уулзах эрхийг нь хязгаарлахгүй байх нь чухал юм аа гэдгийг мэдж байгаа тий. Тэгээ уулзуулж байгаа тохиолдлууд байдаг. Өөртөө ингээд хоорондоо зөрчилтэй харилцаатай байсан ч гэсэн яаж игээ хүүхдүүдэд уулзуулдаг тий. Ийм байг. Хэцүү ингээд харилцаад хэцүү хүүхдтэй байдаг ч гэсэн хүүхдүүдэд уулзуулъя. Хүүхдүүд бол ингээд ээж аваасаа салсан гэсэн үг шиг гэдэг өвлийн зөвшөөрөд уулзж байгаа эцэгчүүд нилээдгүй байдаг. Дийлэнх тохиолдол нь уулзахгүй байх тохиолдлууд байдаг гэх юм уу? Тэр нь бас л эргээгээд бас хүүхдтэй маш их гэмтлийг маш их одоо нэгнээс нь хол байна гэдэг чинь одоо айгүй их тийм хэцүү зүйл шүү дээ. Тэнгүүд дээрээс нь нэмээд уулзахгүй байна гэдэг нь тэр үнэхээр тэр хүний өөрийнх нь шийдвэр болохоос ч хүүхдийн шийдвэр хэзээч биш байдаг. Тэгэхээр одоо сүүлийн үед залуучууд маань одоо салахтаа эрүүлэр салах хэрэгтэй байна тий. Энийг ингээд хэрвээ ингээд сэтгэл зүйчдэр анханасаа яваад салалтынхаа процессыг хүлээн зөвшөөрөөд ингээд эрүүлэр салж чадчихвэл тэр нь хүүхдэд нь мэдээж ингээд ийм сэтгэл зүйн хувьд хор хохирол багтай. Тэгээ аюулгүй. За окей ингээд заавал хүнд нийгэмд ингээд бүрэн бүтэн гэр бүл байна гэсэн зүйл байхгүй. Салж тустай амьдардаг байж болно. Гэхдээ хамгийн гол нь эрүүлэр аюулгүй хин хиндэ аюулгүй тий ийм байдлыг бүрдүүлэх нь чухал юм а гэдгийг ойлгосон гэр бүлүүд ч гэсэн байдаг. Одоо аль нэг талтаа нь уулзуулахгүй байхын тулд тий яг салах үедээ маш их шарах авсан тухайн хосон. Тэгээд яг ингээ хүүхдээ уулзвал ихээр тэр одоо ханыг ч юм уу давж чаддгүй юм маш одоо хүнд тийм ээ. Энэ хүнд байдлаа яаж давах боломжтой юм болов? Тэгжээж одоо уулзуулахаа хүлээн зөвшөөрөх гэдэг юм уу тий. Тэр хүлээн зөвшөөрөх хүртлээр маш урт хугацаа явагддаг баг. Тэн дээр сэтгэл зүйчийн явж юу зөвлөх вэ? Хэрвээ яг ингээд үзэж байгаа хүн байвал тий. Уулзуулахгүй гэдэг нь ээж аавынхын шийдвэр нь байх боломжтой тохиолдол байдаг. Бас уулзуулах гээд байхад уулзахгүй байна гэдэг зүйлүүдийг ярьдаг. Өөрөө ингээд уулз гэдэг гэтэл өөрөө уулздаггүй, санаа тавьдаггүй, тусдаа амьдарч яхад нь ингээд мөнх санхүүгийн хувьд болоод сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлдэггүй ингээд өөрөөс нь тусдаа л амьдарч байгаа юм чинь гэдэг байдлаар ханддаг гэд тийм тохиолдлуудаас илбэг байдаг. Тэгэхээр аль аль тохиолдолд нь хэрвээ энэ нь батлагдж байгаа тохиолдолд бол үнэхээр хүүхдийн эрхийн зөрчил байхаар харагдаж байгаа зү тий. Энэ чинь хүүхдийг ойр дотных нь хамаатан садан эцэгхээс нь өсөн үед нь уулзахгүй байна гэдэг чинь хүүхдийн эрхийн зөрчил шүү дээ. За тэгээд үнэхээр өөрийнх нь одоо сэтгэл зүйн шархаас үүдэлтэй тий тэр хүнд гомдсон гомдлоосоо үүдэлтэй ч юм уу тэр хүн одоо намайг ингэсэн юм чинь ингээ хүүхдүүдтэй уулзж чадیں۔ Эсвэл хүүхдүүдэд анхаарал тавьдгүй юм чинь ингээ хүүхдүүдтэйгээ уулзж чадیں۔ Гэсэн бодлоос үүдэлтэй уулзуулахгүй уулзалт байх юм бол тэр хүн өөртөө ажиллах хэрэгтэй л гэсэн санаа л да. Мэдээж энийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү цаг хугацаа шаардлагатай тий мэргэжлийн үнд хандах шаардлагатай болно. Одоо ингэсний дараагаар магадгүй багаар хүлээн зөвшөөрөл явагдаад ч тийм үү тий. Гэхдээ ерөнхийдөө бол хуулийн хүрээлэнээсээ ярих юм бол энийг бол шууд л хүүхдийн эрхийн зөрчлөө гэж үзэл уулзуулах хэрэгтэй л гэж шууд шаардлага тавьд юм байлээ. Сэтгэл зүйн хувьд одоо сэтгэл дотор үүдсэн тэр гомдлоо гадагшуулж чадахгүй байгаагаас үүдээд ингээд төвчж чинь гэж ойлгохгүй. Тэгээд мэдээж харилцан ярьдаггүй. Бусдад бас ярихгүй байх тий. Ялангуяа одоо сэтгэл зүйчтэй уулзаад ярихгүй байх нь тэр хүнд урт хугацаанд яаж одоо хор уршиг гарч ирэх вэ? Тэгэхээр салалт гэдэг бол бас л нэг юм хүний амьдрал тохиолдож байгаа хэцүү зүйлүүдийн нэг буюу бас л зарим хүнд ингээ уяг хашуун төвшөнд очихоор юм мэдрэмж шүү дээ тий. Тэгэхээр энэ салалтын үеийн процесс, салалтын дараах үеийн сэтгэл зүйн байдал гэдэг дээр бас онцгой ач холбогдол хэрэгтэй. Энэ мэдээж ингээд хүнд мэдрэмжийг өгж байгаа учраас энтэйгээ бас хүн ажиллах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ зүйл маань надад тохиолдлоо. Одоо би энэ хүнгээр цаашид яаж амьдрах вэ гэдэг энэ зүйл маань бас л тодорхой үе шатуудыг тулдаг гэх юм уу. Эхлээл нөгөө амар юм
шок юу шат те ингээд би ингээд ийм амьдралыг хүсээгүй надтай юм зүйл тохиолдох ёсгүй гэдэг ч юм уу те. Тэгэл дараагаар наа үнэхээр би ингээд салчлаа те. Одоо ингээд шүүхийн процесс явагдаж байна гэдэг ч юм уу өдрийн маргаа явагдаж байна гэдэг ч. Энэний дараагаараа хүлийн зөвшөөрлөө явуудаад за окей би нүгэнгээр амьдрах юм байна гэдэг ч юм уу ийм бас процессыг явуудаг. Тэгээд энэ процесс дундаа болохоор энэ процессаа эрүүлэр хэвийн хэмжээнд даван тулж гин үү эсвэл эрүүл бусаар даван тулж гин үү гэдэг нь аюул чухал гэсэн. Эрүүл бусаар даван тулах юм бол энэ нь мэдээж бас гэмтэл гэдэг юм үүсээд тий дараагийн магадгүй ажиллаа хийх байдалд нь тий хүүхдүүдтэй харилцаанд нь өөрийгөө хүлээж авах байдалд нь аюул нөлөөлөд ирж шүү дээ. Тэгэхээр энийг өөр нь ингээд ийм бага асуудал гэж харахаасаа илүү өөртөө ажиллах байдлаас илүү эхэлнэ. Тэгээд ер нь ингээд сэтгэл зүйч тандна гэдэг нь ингээд их энгийн зүйлээ гэдгийг бас ойлгочвол их зүгээр юм шиг хүмүүс. Хоёулаа гэр бүл салалтаар нэлийн үнцгий ярьлаа. Тэгэхээр ер нь гэр бүлээс одоо ингээд хосын харилцаагаас халагддгийн билүү гэр бүлээ салтгийн билүү гэж бодож байгаа хүмүүсээ юу гэж зөвлөх вэ? Бас салалт бол хамгийн одоо төгс хөлбөр бол бас биш шүү дээ тийм ээ. Мэргэжлийн сэтгэл зүйчүүд юу гэж зөвлөх вэ? Одоо ингээд салтагч юм уу те? Салах зөв юм болов уу гэж бодож ивэл. Аль болох энэ асуудалтаа нүүр тулах хэрэгтэй гэх юм уу? Хоёулаа асуудах орондоо за асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрсөний дараа хоёулаа мэдээж ярилцсан тий ойлголцох гэж хичээн. Ингээд нэг үр дүнд хүрээд ойлголцоод хоёулаа хичээгээ явж байгаа бол нэг өөр хэрэг тийм үү. Ингээд болохгүй байгаа бол та бүхэн хяналтаас гарсан байна гэсэн үг шүү дээ. Аль хэдийн хяналтаас гарсан байна. Таны мэдлээс гарсан байна. Тийм учраас цаг алдалгүй мэргэжлийн хүмүүс дээр очих хэрэгтэй гэсэн. Мэргэжлийн хүмүүс дээр очих нь хүмүүс нэг 3 дахь жижигчдүүдээр итгэдээс нэг юм зөвлөгөө аваад тий нэг амьдралаа заалгах гэдэг байна гэж ойлгоод байдаг юм шиг байна тий. Гэтэ энэ бол биш. Зөв сэтгэл зүйчийн үүрэг юу вэ гэхээр таны одоогийн нөхцөл байдал ямар байна? Та сэтгэл зүйд ямар төвшөнд байна? Та тэрийг юу гэж ойлгоод байна тий? Тэгээ энэний суурь шалтгаан нь юу байна? Тэр хаана тэр гэмтэл үүссэн байна тий? За тэгээд тэр зөрчилдөд байгаа асуудлууд нь юу байна? Тэр зөрчилдөд байгаа зөрчилдөөнүүд нь хоёр талд ямар байна? Ямар үзэл баримтлалаас үүдэлтэй байна? Тэр нь хаанаас эхэлсэн байна гэдгийг ухаж гаргаж ирээд өөрөө ойлгоод үйлчлүүлэгч маань өөрөө ойлгоод өөрөө ухамсарлаж ойлгоод өөрөө шийдвэрээ гаргах өөрөө гарцаа олоход нь бид нар чиглүүлж өгдөл хүмүүс болохоос ш бид нар хизээч чи одоо гараад ингээ тгээ салаа нийлээ гэдэг зөвлөгөө өгдөггүй хүмүүс. Бас одоо гэр бүл салж байгаа тийм ээ салсан хүмүүс бол хүүхдүүдтэй яаж анхаараач гэж зөвлөх вэ? Гэр бүл нь өөрөө хүлээн зөвшөөрөөд одоо юу гэдгийг энэ процессыг хүлээн зөвшөөрөөд бүгдээрээ хамтдаа даван туулж чаднаа тий. Юугаа ойлголцохгүй байна, учраа ойлголцохгүй байна, миний хэлснийг манай нөхөр ойлгохгүй байна, манай эхнэр ойлгохгүй байна. Энэ дээр шүүхийн эвлүүлэн жуулчлагаас дэмжлэг авах юм аа. Эвлүүлэн жуулчлагч та ингээд оролцоод энэ талаас нь бид нарт дэмжлэг өгөөч, бид нарыг ойлголцоож туслалцаач гэсэн үднээс мөн гэр бүлийн сүүлийн үед их ханддаг болсон байна. Халамжилсан хിവэрэ байх болно гэдэг ийм мэдрэмжийг үгээрээ болон үйлдэлэрээ хүүхдэд байнга сануулж явах хэрэгтэй гэх юм. Тэгээд заавал одоо юу гэдэг маш их тийм хэрүүл тэмцэлтэй харилцааны буруу загвартай хүүхдэд тэн дунд өсгөөл хүүхдэд маш их гэмтэж яхаар салах шийдвэр гаргасан бол энэ яаж эрүүлэр энэ харилцааг авч явах вэ? Эрүүлэр энийг даван туулах вэ гэдэгтээ чиглэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Хүүхдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй буюу нас насных нь онцлогт тохирсон байдлаар харилцаж ярилцах буюу бас салалтынхаа шалтгааныг тайлбарлана тий өөрийнх нь мэдрэмжийг нь асууна ямар байгааг нь асууна бодлыг нь сонсно дэмжин ээж аавтайгаа өссөн үедээ уулзах боломжоор нь хангана тий нөгөө талынхаа эмээ өвөөтэйгөө өссөн үедээ очиж уулзах хуцаар арах холбоо харилцаатай байх боломжийг нь хангаж өгснөөрөө хүүхэд өөрийгөө илүү аюулгүй байдлаар мэдрэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр подкаст маань дуусах төгөж байна. Тэгэхээр ер нь сэтгэл зүй яагаад ийм чухал юм бэ тийм ээ? Сэтгэл зүйгээс үүдээд бидний амьдралын чанарт бас нөлөөлж штэ. Тэгэхээр та сэтгэл зүйчээ бас зөвлөгөө өгөөд хоёлаа подкастаа үргэлжлүүлье. Ер нь сэтгэл зүйтэй анхаарах нь яагаад чухал юм бэ?
За бид нар нөгөө биеийн эрүүл мэндийг аягүй анхаардаг шүү дээ. Бид нар биеэ өдөр болгон ингээл угааж арчдаг, нүр амаа угаадаг, хөмс руугаа айнзалдаг, тий шүдээ өдөр болгон өдрийг дугаадаг гэл. Өдөр ядаж бид нар чи 2 угаад 2 3 угаадаг үздэг тий. Яг энэтэй адилхан бид нар биеийн ариун цэврээ сахдаг шүү дээ. Энэтэй адилхан бид нар сэтгэлийн ариун цэвэрч байдалтай байнга анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн. Бидний заримдаа ингээд бие эрэхтэн өвдчихөөр бид нэр эмнэлэгт очиж үзүүлдэг шүү дээ. Ходоод нь байна уу, юу нэ очиж шинжилгээ өгөөд учир шалтгаан нь юу юм бэ? Хоолоо зохицуулах юм уу, яах юм ингээл те. Яг энэтэй адилхан бидний сэтгэл гэдэг зүйл маань нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй ч гэсэн бид нэр эрэхтэнтэй адилхан. Сонирхолтой гоё үнд зөвлөгөө байна. Энэ удаагийн дугаарт маань хүрэлцэн ирж зочноор оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд урьсанд бас маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Сонсогчдод бас баярлалаа. За тэгэхээр энэ удаагийн Майндрум подкастаараа бид гэр бүл саллалтын сэтгэл зүйн асуудлыг хүндээ ярилцлаа. Тэгэхээр одоо зочны маань өгж байгаа зөвлөгөөгөөр та хосын харилцаа үүсгэхээс өмнө эхлээд өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг тодорхойлороо. Яг би гэж хэм бэ? Өөрийнхөө сэтгэл зүйн одоо үзэгдлийг танин мэдэж нэрлэж чаддаг болох нь одоо хамгийн анх шатны бусдыг хайрлах, бусдыг ойлгох эхлэл болдог шүү гэдгийг зөвлөлөө. Түүнээс гадна хэрвээ одоо гэр бүл салж байгаа тохиолдолд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь чухал болохыг мөн онцолж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид гэр бүл саллалтын сэтгэл зүйн байдлыг хөндлөө. Дараагийн дугаараараа хэрэг олцгаая.